тест мэдэгдэе. Жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногт хүүхэд хамгааллын асуудлыг нэгдсэн байдлаар хилцдэг байх жишгийг энэ удаагийн парламент хэлүүллээ. За өнгөрсөн 7 хоногт хүний эрхийн дэд хороо орон нутагт хүүхэд эмэгтэйчүүдийг хэрхэн хамгаалж байгаа нөхцөл байдалтай танилцсан бол өргөдлийн байнгын хороо ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцсан юм. Улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс яг энэ цаг үед хүүхэд хамгааллын асуудлаар ямар хуулиуд яригдж байгаа талаар мэдээлэл өгсөн бол улсын хурлын чуулганаар хүүхдийн хөгжлийг дэмжих анхдагч хуулийг хэлцэхийг дэмжлээ. Хүний эрхийн дэд хорооны дарга баасан жаргалаар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж хүүхэд хамгаалах байр болон хүүхэд эмэгтэйчүүдэд үзүүлж байгаа хамгаалал үйлчилгээний нөхцөл байдалтай танилцжээ. Улмаар дэд хорооны хуралдаанаар орон нутаг дахь хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй орчинд сурч амьдрах эрхийг хөндөж, эрхээ хамгаалж үгээ хэлсэн сурагчдын төлөөллийг сонслоо. Хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлд бол хүүхэдтэй холбоотой хэсгийг анх удаа аймаг орон нутгуудад хүүхдүүдийн дунд хүүхдүүдтэйгээ хамт хилцээд чуулганаас гарах тогтоол дээрээ бас энэ тухай хүүхдүүдийн дуу хоолойг тусгах асуудлаар тогтоолын төсөлтөөр оруулж байгаа. Тухайлбал Өвөрхангай хүүхдээ та нар ингээд үеийнгийн дээрлэлт гэдэг ингээд томчууд яриад байна, асуудал хүндрэлээ гэдээ яриад байна. Тэгээд та нарын ингээд авж байгаа арга хэмжээ чи бид нар юусэн мэддэхгүй байна. Та нар яг ямар арга хэмжээ авах гээд байгаа юм. Хүүхдийг та нар дандаа шийтгэн гэж яриад байх юм аа. Эдгээр хүүхдүүдийг засаад аваач, залруулаад аваач. Бид нар тийм үйлчилгээ хэрэгтэй байгаа болохоос биш хин нэгнийгээ хөөх, хин нэгнийгээ шошглох нь бол бидэрт юусэн таалагдахгүй байна гэдэг саналыг хүүхдүүд жишээ хийж байгаа тийм. Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хэлэлцэж, үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар холбогдох арга хэмжээ авах талаар улсын хурлын тогтоолын төслийг баталлаа. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 1-5 дугаар ангийн 340 мянган хүүхэд үдийн хоолны үйлчилгээнд хамрагдаж байна. Хууль заасны дагуу 2023-аас 2024 оны хичээлийн жилд 6-аас 12 дугаар ангийн бүх хүүхдийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах ёстой байсан ч хойшлуулсаар өдийг хүрчээ. Өргөдлийн байнгын орооноос санаачлаад ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг бид сонссон. Үн дээрээ тулгуурлаа. Засгийн газарт үүрэг чиглэсэн улсын хурлын тогтоолыг батлууллаа. Засгийн газарт 2027 оны төсөвдөр энэ хүүхдүүдийн норматив зардлыг нэмэхдээ хангалттай шимт хичээлтэй хоол өгөх төсвийг нэмэх 6-7 цаашлаад 8-9 гээд дундангийн хүүхдүүдэд өдийн хоол хөтөлбөрт хамруулах үүрэг чиглэлийг өглөө. Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. 6 бүлэг сэдвийн хүрээнд 60 саналыг нэгтгэн боловсруулсан уг илтгэлд хүүхдийн эрх, эрүүл мэндэд хамгаалуулах эрх, гендрийн тэгш байдлыг хангах тухай асуудлаар гишүүд саналаа хэлцгээсэн. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанаар илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай улсын хурлын тогтоолын төслийг баталлаа. Сайн парламентын гол зорилгоудын нэг бол хөрөнгө оруулагчдад ээлтэй баялаг бүтээгч бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх юм а. Аливаа салбар дахь төрийн оролцоог бууруулах, бизнес эрхлэгчдийн орон зайг нэмэгдүүлэхийн тулд татврын багц хуулиас эхлээд бусад холбогдох хуулиудад шинжилэл хийхэд баялаг бүтээгчдийн саналыг тусгах зорилготой цуврал уулзалтыг энэ 7 хоногт мөн эхлүүллээ. Улсын хурлын дарга Бямб цогт зарим гишүүдийн хамт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн төлөөлөлтөд уулзаж эдийн засгийн орчин, хувийн хөгжлийн үйл ажиллагаанд тулгамдж байгаа асуудал болон эрх зүйн шийдлийн талаар нээлттэй ярилцлаа. Татвар төлж байгаа баялаг бүтээгч ажлын байр бий болгож байгаа энэ аж ахуйн нэгжүүдэд иргэдээ бизнес эрхлэгчид дэмжиж төр төсвийн орлогоо бүрдүүл. Энэ философи бидний үндсэн зарчмыг ойлгодог байх ёстой. Монгол улсын татврынхаа бааз зургийг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүл, солонгорууд эдийн засгаа томруулах энд гол хөдөлгөгч хүчин та бүхэн байна. Тийм болохоор энэ дээр та бүхэнтэй хамтарч ажиллах та бүхэн хамгийн гол нь тодорхой санаачлаг гаргаад ирээрээ үр дүнгээ бас хамтраад ирэх бэлэн байна. Өнгөрөх 7 хоногт Монгол улсын засгийн газраас 5 хуулийн төсөл, улсын хурлын гишүүдээс 6 хуулийн төслийг тус өргөн мэдүүлсэн. Эдгээрээс мөнх тулг гишүүний өргөн мэдүүлсэн банкны тухай хуулийн нэмэлт нь ахмадын тэтгэврийн зээлийн хөв бууруулах чиглэсэн бол сайн зураг нарын 35 гишүүн иргэдийн дунд орон сууцны захиалгын гэрээгээр халахвчилж
залилах гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой хуулийн төслийг өргөн барьсан юм. Иргэдийн анхдагч хэрэгтэй болсон орон сууцтай болох энэ хэрэгцээ хүслийг далимдуулж одоо бас залилах гэмтэргээс сохирж байгаа энэ асуудлаас урьдчилан сэргийлэх агуулгаар энэ хуулийн төслийг боловсруулсан. За нэг зүйлийг онцлог хэлэхэд одоо байгуулсан гэрээгээ энэ хуулийг батлахаар бас одоо ингээд дахиад шинжилээд явах боломжтой байгаа. Та бүхэн маань бас одоо ди парламент дээрээс мэдээллүүдийг аваад өөрсдийнхөө санал бодлыг бидэнд ирүүлээрэй гэж хүсэж байна. Улсын хурлын 37 гишүүн хамтраад хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. За энэ хууль улсын хурлаар батлагдсанаар цэргийн байгууллага хүний эрхийн хамгааллыг бэхжүүлэхэд одоо чухал хувь нэмэр, чухал алхам болно гэж бид үзэж байгаа. Цэргийн ангиуд дээр эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа жинхэнэ утгаараа хэрэгжиж тухайн байгууллагын удирдлага, залуус мэдлэг ойлголт өгнө. Ер нь эрүүдэн шүүн гэдэг нь зөвхөн одоо зодож занчих биш, хүний нэр төрд бас халтахыг хэлнэ. Мөн одоо хүүтэнд юм уу, халуунд олон цагаар зогсоох, хоол ундгүй зориудаар байлгах олон зүйл бол энэ эрүүдэн шүүхийн хэлбэрт ордог юм аа. Тийм учраас бид энэ байгууллагын соёлыг өөрчлөх, нэг нэгнээ хүндэтгсэн, хүний эрхийг дээдлсэн ийм соёлыг төлөвшүүлэх бас том зорилго агуулж байгаа. Монгол Улсын их хурл Европын парламент хоорондын 18 дугаар зөвлөлт уулзалт Улаанбаатар хотод болж талууд, худалдаа эдийн засаг, бизнес хөрөнгө оруулалт, кибер аюулгүй байдал болон ногоон шилжилтийн чиглэлээр хамтран ажиллах санал солилцлоо. Энэ үеэр манай ноос ноолуур, сарлагын хөөгөр, тэмээний ноос зэрэг бүтээгдэхүүнүүд Европын зах зээлд хуулийн хамгаалалттай нэвтрэхийн тулд газар зүйн заалтын хэлэлцээрийн дуусгах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгджээ. Европын хөрөнгө оруулалтын банкнаас за ирэх жилүүдэд одоо бас 1.1 тэрбум долларын санхүүжилтийг Монгол улсын одоо хувийн хвшилд бол олгохоор шийдвэрлсэн. За үүнийг одоо бас баталгаажуулж, эрүүл мэнд болон боловсрол, за мөн одоо тодорхой шившгааны чиглэлээр хөрөнгө оруулалтуудыг хийх, төсөл хөтөлбөрүүдийг хамтарч хэрэгжүүлэх энэ асуудлууд бол хөндөгдсөн бол онцлогтой байлаа. Мэдээллийн аюулгүй байдал буюу одоо худал мэдээлэлтэй холбоотой асуудлуудыг хэрхэн хязгаарлахад одоо Европын холбооноос хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ? Хууль эрх зүйн орчны хүрээнд өөрсдийн одоо бий болгосон сайн туршлагуудын чиглэлээр бас хамтран туршлага солилцох, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн саналуудыг бол солилцсон байгаа. Valutare storica come l'ha definita il За өнөөдрийн уулзалтын хувьд бол үнэхээр бодиттой тийм түүхэн уулзалт болж чадлаа. Яг тэгвэл бидний ярилцсан сэдв бол их өргөн хүрээтэй байлаа. Мөн манай хоёр тал буюу Европын холбоо болон Монгол улс эрхэмдэх үндэс зүйл нэгтэй байдаг. Тухайлбал хуулийн засаглал, хүний эрх болон арчдыг дэмжих гэдэг энэ суурин дээрээ тулгуурлаад эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр өнөөлөх хөгжүүлэх болцоо дүнднэ гэдэгт бол итгэлтэй байна. Quindi ci riteniamo molto soddisfatti. Улсын хурлын тамгын газраас парламентын сэтгүүлчдийн холбоо, парламентын сэтгүүлчдийн алтан гац клубтэй хамтран парламент ба сэтгүүлчид сургалтыг 2 өдрийн тур шамжилттай зохион байгуулж оролцсон сэтгүүлчдэд гэрчлэгээ гардууллаа. За улсын хурлын дарга бэмт цогт нээлтийн үеэр иргэдтэй ээлтэй, шудраг, ил тод, за баталсан хууль нь амьдрал дээр хэрэгждэг, хийдэлгүй хууль баталдаг сайн парламентыг бий болгоход парламентын сэтгүүлчдийн мэдлэг, оролцоо чухал гэдгийг онцлсан юм а. Парламентын үйл ажиллагааг сурвалжиж байгаа сэтгүүлч нар бол ялангуяа хуулийн төсөл боловсруулах, хуулийн төслийн бүрдүүлбэрүүд хангах, за хилэлцэх, эргээд хянан шалгах түүнтэй холбоотой мэдлэгүүдийг бол авах нь чухал. Тиймээс өнөөдрийн сургалт бол ач холбогдолтой байна. За үүнээс гадна төрийн тогтолцоо, засаглал, төрийн эрх мэдлийн хуваарлалт, хүний эрх чөлөөтэй холбоотой бас судлаачид их сургуулийн эрдэмтэн профессорууд бас ирж сургалт орж байгаад бол нэлээд одоо баяртай байна. Парламент улсын хурлаас улс орны ирээдүйн хувь зүйтэй холбоотой маш олон чухал шийдвэрүүд гарч идэг те. Тэгэхээр энэ одоо чиглэлээр сэтгүүлчдийн бэлтгэж байгаа мэдээллүүд одоо иргэдэд хүртээмжтэй, ойлгомжтой, үнэн бодит байхад одоо энэ сэтгүүлчдийн маань үүрэг маш чухал байдаг. Парламент бол сэтгүүлчдэд хэвлэл мэдээлэхэнд нээлттэй байх нь хамгийн гол чухал шаардлага байдаг. Сэтгүүлчд бол бодиттой мэдээллийг л олон нийтэд хүргэх ёстой. Энэ хооронд одоо гүүр болоход энэ сургалт бас үрдүнтэй болж байна гэж байна. Олон нийтийн анхаарал татсан цаг үеийн тулгымдсан асуудлаар заавал асуулга тавьж, заавал одоо тийм үү тодорхой хугацаанд гэж ихэхгүйгээр энэ шаардлагатай бол яаралтай цаг алдахгүй хэлцдэг байх ийм дээгүүд оруулж байгаа. Ингэж үз одоо иргэдээ сонсдог, иргэдээ оролцуулдаг, иргэдээ одоо ил тод мэдээлдэг, иргэдийнхээ одоо өмнө тулгымдсан асуудлуудыг шийдвэрлэдэг сайн парламент болно.
Улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс хүүхэд хамгааллын асуудлаар хууль эрх зүйн орчны шинжилэл дэвшил сэдвээр сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагынд мэдээлэл хүргэлээ. Энэ хүрээнд боловсролын ерөнхий хууль, тамхины хяналтын хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж, цахим орчин дахь үе тэнгийн дээрлэхэлт болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд бодлогын шийдэл хэрэгжүүлж байгаа ажлуудаасаа танилцууллаа. Хүүхдүүд гадаа гудамжинд явж байхдаа эндж гин, осолдож гин, амь насаа алдж гин, гэр орондоо байхдаа ч гэсэн галын аюулд өртөх, янз бүрийн гэр ахын аюулд өртөх гэх байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болж гин. Энэ юунаас болж гин вэ гэхээр хүүхэд болгон чөлөө цагаараа дуулан секцэнд хамрагдаж чадахгүй, өөрөөсөө бие бялдар, авиас чадвар, нийгмийн оролцоог хангах энэ боломжууд тэр болгон олддоггүй. Тэгэхээр энэ одоо байдлыг шийдэх юм зорилготой ийм хүүхдийн хөгжлийн асуудал хүндсэн хууль бол батлагдлаад дэлхийн улс орнуудад энэ үе тэнгийн дээрлэхэлтийн асуудал байдаг. Гэхдээ Монгол улсад бол гарч байгаа үе тэнгийн дээрлэхэлтийн асуудал дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр байгаа. Тэгэхээр яг одоо улсын хурлаар хилцэгдэж байгаа сургуулийн орчинд хүүхдээ эрүүл аюулгүй орчны тухай хууль гэж хилцэгдэж байна. Мөнх сайхан гишүүний энд бид нар энэ аюулгүй орчинд нь яг энэ үе тэнгийн дээрлэхэлтийн асуудыг оруулах гээд одоо яаралтай ажиллаж байгаа. Та бүхэн санал байвал бас ирүүлээрэй. Хүүхдийн хоол үйлдвэрлэл үйлчлэгээний харилцаа бол салангат одоо ойлгомжгүй байсныг энэ хүнсний тухай хуулиараа бас тодорхой түвшинд хүүхдийнхээ одоо энэ хоолны ханган нийлүүлэлт, за шимт хичээллэг байдал, за эцэг эхчүүдийг хүртлэг мэдлэгжүүлэх ийм одоо заалтуудыг бас тодорхой зохицуултыг бол оруулж өгсөн байгаа. Тэгээ хүүхдийн хоолыг бол ердийн одоо хүнсний хэрэглээ биш, илүү тусгай хамгаалж шаардсан хүнсний бодлого гэж бол ер нь харж эхэлж байгаа. Одоо боловсролын хүртээмжгүй байдал анцаа тэгээ нэмээд боловсрол авч байгаа ч гэсэндээ тухайн агуулга нь яг биднэрт нийцж гин үү? Хэтэрхий онол суурилсан, тэг хэтэрхий гадаад руугаа чиглэсэн байна гэж харж байгаа. Цахим орчинд гээд хүүхдийг хамгаалах хууль нь ингээд бодит амьдрал дээр үнэхээр сул байгаа. Энэ тал дээр ингээд манай засгийн газар улсын хурлын гишүүдийн зүгээс ингээд хуулийг чангатгаад одоо юу гэдгийг жишээ нь ингээд цахим орчинд хүүхдүүдийг ингэж хамгаална шүү гэсэн хуулиудыг илүү товчлоод хүүхдүүд рүү чиглэсэн болгож өгөөсэй гэж хүсэж байна. Сургууль дээр сэтгэл зүйчд мэрэгжлийн ажилтнууд байх нь зөв гэж бодож байгаа. Ингээд илүү нээлттэй ярилцах асуудлуудаа томчуудад илүү ойлгуулах талаас нь мэрэгжлийн ажилтнууд байвал биднэрт илүү амар гэж үзэж байгаа. Чуулганы нэгдсэн хурал даанаар нийгэм цаг үеийн хүлээлттэй байсан зарим хуулийн төслүүдийг эцэслэн баталснаас гадна улсын хурлын асуулгын цагаар татварын реформын хүрээнд гишүүд ерөнхий сайдад асуулт тавьж хариулт авцгаалаа. Агаарын хөлгийн төлж нийлүүлэх тухай Оросын холбооны улсын засгийн газартай байгуулсан хэлэлцээр протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталснаар олон улсын стандартад нийцсэн төлшийг дундын зуучлагчгүйгээр зах зээлийн бодит үнээр шууд нийлүүлэх боломж хүрдлээ. Түүнчлэн хог хаягдлын менежмент эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн улсын хурлын тогтоол батлагдаж олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай хууль, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хурал даанаар мөн эцэслэн баталлаа. Энэ хуулийн өөрчлөлтөнд бол үндсэн 2 гол агуулгал өөрчлөгдөж байгаа. Одоо өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар 0-1 наснда эндсэн хүүхдүүд одонгийн хүүхдийн тоонд орохгүй байгаа. За мөн алдарт эхийн одон авахын тулд ээжүүдийн одоо хамгийн бага хүүхэд нь 1 нас хүрсэн байх гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгээ үндсэндээ энэ хуулийн зохицуулалтаас энэ 2 залтыг л авч байгаа юм. Төрөөд Монгол улсын иргэн болж бүртгэгдээд улсын бүртгэлийн дугаар авсан л бол төрсөн тооцъё. Төрсөн тооцож энэ одоо 4 хүүхэд төрүүлсэн, 6 хүүхэд төрүүлсэн эхийн болцол хангасанд тооцож явъя. Энэ бол өөрөө нэгдүгээрт хүний эрхийн зөрчлийг арилгаж байгаа асуудал. Эхчүүдийн хөдөлмөрийг одоо зөв тэгш шударга үнэлэх зарчмын асуудал. Мөн хүүхдийн эрхийн асуудал. Улсын хурал энэ 7 өнөخت тайм мэдээллийн хөтөлбөрийн ээлж дугаарыг үзэж танд хүргэлээ. За багаар түмэн гэгддэг парламент яг энэ танхимаас танд бидэнд хэрэгтэй ямар хууль батлав, хэрхэн шийдвэрлэв гэдэг мэдээллийг тогтмол хүргэсээр болно. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Чуулганы хуралдаа нээстэй мэдэгдээ.